Сайн бацхан үзэгчдээ өглөөний мэндийг хүргэе. Лав гарагийн 10 цаг болсон байна. Тэнгэр телевизийн өглөөний шоу хөтөлбөр эхэлж байна. Бид энэ хөтөлбөрөөрөө хөрөнгөний зах зээл, технологи, entertainment салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг танд хүргэдэг уламжлалтай. За өнөөдөр надтай студид хамт уламжлал ёсоор тэргэл болгонд ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр ярих байгаа сэдвийнхаа товч агуулгыг бидэнтэй олцсон. Тэгэхээр олон улсад за ялангуяа Америк нэгдсэн улсын Wall Street-д бол яг хөрөнгөний зах зээл бол маш өндөр өсөлтүүдийг одоо үзүүлсээр яваа. За энэ юутай холбоотой байна гэвэл өнгөрсөн 7 хоногт бас баасан гарагт болсон тэрхүү Европын холбоонд тавьчихсан тарифын одоо 50% энэхүү тариф бол 7 сарын 9 хүртэл хойшлсантай холбоотойгоор үргэлжлүүлэн өсөлт орсоор байна. Өнгөрсөн нэвтрүүлгээр бас бид энэ тухай бол нэлээд дэлгэрэнгүй бас тайлбарлаж ярьсан байна. Тэгэхээр энэ бол бидний голлох мэдээлэл. За үүнтэй зэрэгцээд бол технологийн компаниуд бол өөрсдийн одоо тэрхүү олон нийтэд өгөх одоо мэдээллийг бол энэхүү өсөлтийн үед бас нэлээдгүй олон одоо салбарууд дээр бол бас гаргаж тавьж ийн л да. Тэгэхээр энэ угаасаа л ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр одоо байдаг ийм одоо нөхцөл гэж ойлгож болно. Учир нь ерөнхий гол зах зээл өсөж явах юм бол сайн мэдээллүүдээ тавьдгаа гэж ойлгож байна. Тэгэхээр entertainment салбараар сонь сайхан юу вэ? Өмнөх дугаараараа бид Google-ийн Gemini хэмэл оюун дээр суйрлан ажиллах ухаалаг шил бүтээгдэж байгаа талаар бол мэдээлэл хүргэсэн шүү дээ. За тэгвэл өнөөдөр хэмэл оюун ухааны тусламж хувцас загвар болон хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. За мөн дээрээс нь дэлхийн томоохон шагналыг гардуулах ёслолуудын тоонд зүй ёсоор багтдаг American Music Awards-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр хүргэхээр бэлтгэсэн байна. Тэгэхээр технологийн салбарт Tesla-гийн хөрөнгө оруулагчдад дуулгах маш гайхалтай олон мэдээллүүд байна. Үүнээс гадна SpaceX-ийн Starship бүлгийн дараагийн туршилт яг одоо явагдаж байна. Тэгэхээр хөтөлбөрөө эхлүүлцгээе. Хөтөлбөрийн эхний хэсэгт бид Tesla компани нэгдүгээр улирлын борлуулалттай холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За Tesla компани өнгөрсөн нэгдүгээр улиралд Европын холбооны борлуулалтанд 49%-аар буурсан үзүүлэлттэй гарсан байна. За энэ нь өнгөрсөн онтойгоо харьцуулахад 49%-аар буурсан үзүүлэлт байгаа мэт боловч нийт цахилгаан автомашины зах зээл 30 гаруй хувьтайгаар нэмэгдсэн гэдэг нэг юм сонирхолтой тоо үзүүлэлтүүд хэдхэн цагийн өмнө нийтлэгдсэн байна. Тэгэхээр бид тэр энэ нь ер нь Tesla-тай ямар холбоотой, хөрөнгө оруулагчид бас энэ тоо үзүүлэлтийг хэрхэн яаж харж байгаа вэ гэдэг талаарх анализ дүгнэлтүүдийг хөтөлбөрийнхөө эхний хэсэгт та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр одоо энэ нэг юм хоёр өөр тоо үзүүлэлт байгаа дээ шүү дээ. Нийт цахилгаан автомашины салбарын зах зээл уламж хэлсэн байна. Харин цахилгаан автомашины хамгийн гол тоглогчдын нэг Tesla-гийн борлуулалт Европын зах зээлдээ буурсан байна. За мөн 1-р сард бид нар Tesla-тай холбоотой борлуулалтаас Америкийн зах зээл дээр буурж байгаа гэсэн тоо мэдээллүүдийг ч гэсэн авч ирсэн шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хоёр зөрүүтэй тоо мэдээллийг яаж ойлгох ёстой вэ? Тэгэхээр Европын холбооны улсуудад бол Tesla компани яг тэрхүү борлуулалтын тоо хэмжээ бол асар хурдцтайгаар буурж ийн гэдэг ийм мэдээлэл байна. За өнгөрсөн 4 сарын энэ сарын 4 сартай харьцуулбал ерөөсөө 49 орчим хувиар буурсан буюу ердөө 7600 ширхэг Tesla автомашиныг бол одоо зах зээлд нийлүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой байсан гэхээр Elon Musk гэдэг одоо хүнтэй ерөнхийдөө шууд холбоотой. За учир нь бол Elon Musk Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump-ийн яг энэ хүү одоо ерөнхийлөгчийн сонгуулийн энэхүү компанид ажлын үеэр бол оролцож ингээд төрд одоо бас албан тушаал хашсан одоо ийм нөхцөлтэй байсан. За энэ үедээ бол сэтгэл хөдлөлөө одоо дарж чадаагүй улмаас бол одоо маш одоо ялангуяа европчуудын хувьд бол хүн дээр тусах хейлийг одоо хийсэн байж байгаа. Үүнтэй холбоотой бол Европын холбоо бол Tesla компани тэр дундаа Elon Musk-тай холбоотой бараа бүтээгдэхүүнүүд дээр бол бойкот тавих одоо энэхүү нөхцөл бол үүссэн гэж ойлгож болно. Зарим газруудаар бол шоурум болон одоо чаржинг стейшнүүд дээр бол томоохон протестууд буюу одоо бослогууд энэ төр бас болж ирснийг бол үзэгч та бүхэн бол нэлээд санаж байгаа байх. За үүнтэй холбоотойгоор бол Европын зах зээл бол харьцангуй нэлээд хумлаа гэж бол одоо Tesla компани харж болохоор байна. За гисэн хэдий ч бол одоо нийт одоо EV сектор гэж хэлж байгаа. Электрон машины одоо энэ хүү салбар бол одоо Европод бол улам илүү хэлж байгаа ийм нөхцөл харагдаж байна. За үүн дээр бол бас тодорхой хэмжээний компаниуд бол үүн дээр давуу талтай
болж эхэлж байна. За жишээ дурдах юм бол одоо хятадын BYD компани бол энэ дээр бол маш одоо томоохон одоо эрг ийм одоо нөхцөлийг бүрдүүлээд байгаа. За учир нь бол одоо яг тус зах зээл өөрөө өсөд байгаа. За гол тоглогч Tesla-гийн борлуулалт багасаад байгаа учраас ямар нэгэн өөр одоо компани бараа бүтээгдэхүүнийг бол сонирхох нь бол зүүн хэрэг болж байгаа. За үүн дээр нэг зүйл бас маш сонирхолтой байгаа. За Европын холбоо бол BYD компани автомашин болон бараа бүтээгдэхүүнүүд дээр нийтдээ 17% татвар ногдуулсан байдаг. За энэ бол одоо маш өндөртэй тооцогдно. Энгийн машинуудын хувьд бол ойролцоогоор Европ руу 10% татвартайгаар бол ордог ийм нөхцөлтэй байгаа. За тэгвэл Tesla компанийн хувьд бол ерөөсөө $8% татвартай байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр татвар өндөр байгаа боловч BYD болон за бусад хятад автомашинуудын борлуулалт Европын холбооны нэгдсэн улсуудад дээр бол нэлээдгүй сайн байгаа нь бол одоо зах зээл цаашдаа томрох одоо энэ нөхцөлийг бол ерөнхийдөө харуулдаг байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Tesla компанитай холбоотой дараагийн нэгэн сайн мэдээлэл байгаа нь Tesla компани гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагчдын нэг Elon Musk өнгөрсөн 1 сараас хойш буюу Donald Trump цагаан ордонд иргэн ирснээс хойш за Donald Trump-ын засаг захиргааны дөөш буюу за засгийн газрын үйл ажиллагааг үр ашигтай ажилуулах тийм хилцгийг дааж ажиллаж ирсэн. Тэгэхээр сүүлийн 5 сарын хугацаанд Elon Musk бас ерөөсөө өөрсдийнхөө одоо үүсгэн байгуулсан Tesla, SpaceX, XA, X компаниудад гол анхаарлаа хандуулахгүй байна гэдэг хөрөнгө оруулагчдын маш том шүүмжлэлүүдийг удаадараа авсаар ирсэн. Тэгвэл эдгээр хөрөнгө оруулагчдад дуулах маш нэгэн таатай мэдээ байгаа нь Elon Musk өөрийнхөө Twitter хуудаснаа буюу за хуучнаар мэдээж Twitter X хуудаснаа би 24/7 цаг буцан өөрийнхөө компаниудад ажиллах цагаа зарцуулна гэдэг мэдээллийг бол хийлээ. Тэгэхээр энэ нь бас хөрөнгө оруулагчдын хувьд бол мэдээж таатай мэдээ болж өчигдөр Tesla компани одоо нэг хувьцааны ханш S&P 500-гийн хамгийн өндөр үнэлгээтэй ханшаар за хаагдсан байна. Тэгэхээр Elon Musk иргэн ирж байна. Нёгийн хүлээлт бас ямар байна? Тэгэхээр өнгөрөх сарын хугацаанд бол одоо яг Elon Musk-тай холбоотойгоор Tesla-гийн одоо үнэлгээ бол маш өндөр хувиар унжижсэн. За энэ хүү одоо төрийн оролцоотой холбоотойгоор бол хүмүүс илүү өөрийнхөө бизнес рүү орохоос илүүтэйгээр улс төр рүү орж гинэ гэдэг өнцгөр бол одоо харж исэн гэж ойлгож болно. За тэгвэл түрүүн Ганагийн дурдсанчлан бол яг эргээд би өөрийнхөө бизнес рүү орж байгаа гэдгээ зарлж байгаа бол зах зээл дээр маш том одоо хүлээлтийг бол одоо үүсгэж байгаа буюу тухайн одоо хүн бол маш олон бизнесийг Tesla гэдэг компани дээр зөвхөн одоо үнэлүүлээд байгаа асуудал байгаа. За энийг илүү задлж тайлбарлах юм бол түрүүн Гана бас хэлсэн Twitter, за X-тэй, за үүнээс гадна Neuralink, SpaceX ч гэдэг юм уу маш томоохон бизнесүүд бол зөвхөн Tesla компаниар бол үнэлэгдээд байгаа гэж ойлгож байна. Бусд нь бол олон нийтэд одоо нээлттэй компани биш байгаа одоохондоо. Тийм учраас бол Tesla одоо төлөөлүүлж өсөж байгаа нь бол бусад компаниудын ч гэсэн амжилттай яваа нь бол үүнтэй холбоотой гэж бас ойлгож болно. Тэгэхээр өнгөрөх сард бол Elon Musk бас өөрсдийнхөө ажилчдын дунд хийсэн тэрхүү хуралдаан дээр нь бас нэг уриалгыг гаргасан байгаа. Энэ уриалга юу юм гэхээр та бүхэн маань өөрсдийнхөө эзэмшиж байгаа энэ хувьцааг бити зарж борлуулаарай. Хэрвээ гэх юм бол энэ бол одоо манай компанийн хувьд бол маш сөрөг ийм нөхцөлийг бол бүрдүүлэх болно. Би эргэж ирж байгаа учраас энэхүү одоо компаниг бол одоо өөрийнхөө салбар одоо бас компаниудыг бол цаашдаа бол үргэлжлүүлэн авч явна гэдгийг бол хэлсэн байж байгаа. Ингэснээр ажилчид бол өөрсдийнхөө одоо нэгж хувьцаануудыг бол өөрсдөндөө хадгалснаар магадгүй $200-аас өнөөдрийн $370 хүртэлх буюу 70% өсөлтийг бол зөвхөн энэ хурлаас хойшоо бас илүү нэмэлтээр бас олсон ийм нөхцөлтэй байна л да. Тийм учраас ер нь бол цаашдаа бол Tesla компани за түүний доор байгаа үнэлэгдэж байгаа Neuralink, SpaceX, за Twitter ч гэдэг юм уу эдгээр компаниуд бол бас харьцангуй бас өсөлттэй байх ийм хандлага руу орж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Нёгийн хэлснээр Tesla компани хөрөнгийн зах зээлд нөлөөлдөг компаниудын нэг мэдээж SpaceX байдаг. Тэгэхээр SpaceX-ийн Starship бүлэг буюу за яг одоогийн байдлаар хамгийн хүчирхэг хөдөлгөөртэй сансрын үлгүүдийн нэгт тооцогдож байгаа Starship бүлгийн 9 дахь туршилт манай хөтөлбөрийг хэлгээс 30 минутын өмнө шууд дамжуулалт нь дууслаа. Тэгэхээр Starship бүлгийн энэхүү эдгээр туршилтууд Starship SpaceX-ийн сансрын амбиц ер нь Tesla-гийн нэгж хувьцаанд зах зээлийн үнэлгээнд ер нь яаж нөлөөлдөг вэ? Тэгэхээр нэвтрүүлгийнхаа одоо эхэнд бас бид дурдчихсан. За яг энэ макро эдийн засаг суур үзүүлэлтүүд сайн болоод эхлэхийн цагт бол компаниуд бол томоохон бас мэдээллүүдийг олон нийтэд өгдөг гэдэг тийм. Үүний дагуу бол Starship бүлэг бол ерөнхийдөө
дөнгөж саяхан буюу баг breaking news болж орж ирлээ. За энэ бол бас 9 дахь удаагийн туршилт бол амжилттай болсон гэдгээ бол одоо зарлаж дэлхийд даяар бол бид дараагийн төвшөнд гарч байгаа гэдгээ бол харууллаа. За үүний нөлөө ч гэсэн бас одоо нэг өдөрт бол одоо 7% өсөлт болж орж ирсэн байж байгаа зах зээл дээр. За ингээд aftermarket буюу зах зээл хаагдсны дараагаар дахин 2 орчим хувиар хүчтэй өсснөөр за ингээд нэг өдөрт бол Tesla компани ойролцоогоор 100 орчим биллион долларын үнэлгээг бол зөвхөн өөрийнхөө компани дээр нэгдүүлж чадж байгаа. Ийм учраас цаашдаа одоо бусад компаниудын үнэлгээ бас Tesla компани дээр нэмэгдээд байгаа гэж түрүүний ярьсан зөв маань бол батлагдж байгаа нөхцөл байгаа маа. Тийм болохоор илүү хөрөнгө оруулагчид маань одоо яг ийм гарч байгаа мэдээллүүд дээр тулгуурлан бас хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээ гаргах нь бол зүүн хэрэг байх. Учир нь үүнийг яагаад би хэлж ийн гэвэл за сар гарахны өмнө бол одоо Tesla компани бол баг дампуураад дуусгаж байгаа юм шигээр бол дэлхийд дээр бол маш олон одоо тийм пропаганда гэх юм уу эсвэл бол ийм сөрөг мэдээллүүд бол маш их явж исэн. За ялангуяа улс төртэй холбогдсноор бол энэ компани бол эргээд одоо сэрэх одоо боломжгүй боллоо. Дэлхийн хамгийн баян байсан Elon Musk гэдэг хүн бол 2 дахь түвшин рүү буюу одоо 2 дугаарт орлоо ингээд доошлоод явах юм байна гэдэг мэдээллүүдийг өгсөн бол яг тэр үеийн одоо Tesla-гийн үнэлгээ бол өнөөдөр бол яг тийм том одоо унс нь том нөлөөлөл болж ороогүй л байна л да. За Elon Musk гэдэг хүний бол яг энэхүү компани дээр ойролцоогоор 13.1 одоо хувийн одоо нийт одоо шеэрийнх нь буюу тоо хэмжээнээс нь бол эзэмшдэг байж байгаа. Тийм учраас одоо бусад компаниуд ч гэсэн томорхон ирээр тухайн хүний бол хөрөнгө бол одоо нэмэгдээд явах ийм боломжтой байгаа. Тэгэхээр үзэгчтэнд SpaceX Starship-тэй холбоотой зарим нэг мэдээллүүдийг хүрэхэд за SpaceX компани Starship бүлгийг яг одоогийн байдлаар дэлхийд дээр хамгийн хүчирхэг хөдөлгөөртэй сансрын хөлөгт тооцогдож байгаа. Тэгэхээр энэ хөлөг бол яг одоогийн байдлаар 123 метрийн өндөртөө буюу за манай Улаанбаатар хотын төв хэсэгт байдаг Blue Sky барилгаас хүртэл өндөр хөлөг гэдгийг бол санах хэрэгтэй. Тэгэхээр энэ хөлгийн туршилт бас өнгөрсөн жил маш амжилттай болж за яг өөрсдийнхөө цойлуурын хэсэг дээр өөрсдийнхөө хөлгийг анхудаа байршуулж чадсан нь бас шинжлэх ухааны технологийн салбарын хамгийн том нээлтүүдээр яахын аргагүй нэрлэгдэж байсан. За сонгуул өнгөрсөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажиллах үеэр Elon Musk болон Donald Trump нар за яг тэр хамгийн анхны бас тэр туршилтыг бас хамтдаа үзэжсэн гэдэг талаар бол Trumп бас өөрийнхөө мэдэгдэлдээ бас дурдж байсан. Тэгэхээр энэ хөлгийн хувьд бол мэдээж Марс гариг руу өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх зорилгыг бол SpaceX тавьж байгаагаас гадна за NASA компаниус NASA агентлаг бас энэ Starship хөлгийг ашиглах зорилготой байгаа. За NASA-гийн хувьд бол Artemis гэдэг нэртэй хөтөлбөрийг бол сүүлийн жилүүдэд зарлж хэрэгжүүлж явж байгаа. За энэ хөтөлбөрийн хувьд бол яг одоогийн байдлаар сарн дээр дахин суурших баазыг байгуулах зорилготой байгаа. За өмнөх хөтөлбөрүүдийн дагуу мэдээж явж байгаа боловч за 26-27 он руу хойшиж магадгүй гэдэг мэдээллүүд одоо гарч байгаа боловч за NASA-гийн хувьд бол өөрсдийнхөө сансар дээр байгуулах баазынхаа материал хэрэгслүүдийг бол Starship бүлгээр тээвэрлэх зорилготойгоо за мөн SpaceX компани сансрын технологийн салбарт хийсэн хамгийн том дэвшлүүдийн нэг нь мэдээж энэ сансрын тээвэрлэлт гэдэг ойлголтыг бол 10-20 дахин хямдруулж чадсан байгаа. За жишээ нь Монголтой холбоотой нэгэн жишээ дурлал Монголын Ондоо Space компани өөрсдийнхөө за химэл дагуулуудыгаа бас SpaceX компани Falcon хөлгүүдээр бас хөөрөгжүүлсэн гэдэг ч юм уу. За энэ мэтчилэн маш олон сансрын технологийн том жижиг компаниуд бүгдээрээ SpaceX-ийн технологиг ашиглаж өөрсдийнхөө химэл дагуул болон сансрын төхөөрөмжүүдийг бас сансарт байршуулж байгаа гэдэг мэдээллүүдийг бол та бүхэн дуулгамаар зараагийн мэдээлэл Google компанитай холбоотой за өнгөрсөн 7 хоногт Google компани өөрсдийнхөө I/O гэдэг нэртэй хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээн дээр 100 гаруй үйлчилгээ, шинэ функц, шинэ технологийн дэвшлүүдэд танилцуулсан байгаа. За эдгээрийн нэг нь мэдээж entertainment салбартай холбогдож байгаа Triton буюу за өөрсдийнхөө хүссэн өмсөж байгаа загварын хувцснуудыгаа виртуал байдлаар интернет дээр тушах боломжтой болсон байгаа. Тэгэхээр энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд тэргэл хүргэнэ. Ер нь онлайн худалдаа авалтанд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хэрэглэгч тухайн хувцсыг өөрт нь зохих эсвэл таарах эсхийг мэдгүй байх явдал байдаг шүү дээ. За 2023 онд Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар нийт хүн амынхын 63% нь энэ төрлийн эргэлзээнээс болоод авч исэн бараагаа буцаасан тохиолдол бол бүртгэгдсэн байдаг юм байна. За тэгвэл AI технологи хэрэглэгчдийн сонголтод шууд нөлөөлж эхэлсэн энэ цаг үед за AI-ийн тусламжтайгаар сонирхож байгаа хувцас өөр дээрээ бодит мэт туршиж үзэх боломжтой болоод байгаа юм байна. За энэ сард болсон Google I/O арга хэмжээний үеэр за Google AI Mode
Try-on гэх шинэ функцийг танилцуулсан байна. За Try-on хувцас бол загварын салбарт ашиглагдаж зөвхөн тухайн хэрэглэгчид тохирох бүтээгдэхүүнүүдийг бол санал болгох юм байна. За жишээ нь аялалд авч явах хөнгөн борооны цув гэж хайх юм бол зөвхөн борооны цув санал болгохоос гадна материал, өнгө, тэгээд улирал, загвар зэргийг нь тооцоолж өөрт нь хамгийн тохиромжтой хувилбарыг бол санал болгох ийм функц байгаа юм байна. За мөн виртуал хувцас турших функц буюу virtual try-on системтэй байх юм байна. За энэхүү систем нь хэрэглэгч өөрийн бүтэн биеийн зургийг оруулаад сонгосон хувцас өөр дээрээ хэрхэн харагдахыг 3D хэлбэрээр за бодит мэтээр харж туршиж үзэх юм боломжтой болж байгаа юм байна. За Google-ийн мэдээснээр энэхүү одоо шинээр гарч ирж байгаа функцүүд нь 4 сая гаруй бодит хүний зургийг ашигласан AI сургалтын сан дээр суурилсан гэж мэдгдсэн байна. За түүнчлэн хувцсны уналт, хөдөлгөөн, за гэрэлд ямар харагдах зэргийг нь нарийнлан тооцоолон хүмүүст бол харуулах юм байна. За шинээр танилцуулагдсан энэхүү функц нь одоогоор Америкийн нэгдсэн улсад туршилтын шатанда хэрэгжиж байгаагүйд за цөөн тооны хэрэглэгчид Google-ийн Search Labs функцээр дамжуулан энэхүү шинэ функцийг туршиж ашиглаж байгаа юм байна. За туршилтын AI мод Try-on virtual системийг ашиглаж байгаа одоо туршилтын хэрэглэгчид худалдан авсан хувцас буцаах тохиолдол нь бол 25-аас 30% буурсан ийм үзүүлэлттэй байгаа юм байна. За түүнчлэн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор Google Agentic Checkout нэртэй автомат худалдан авалтын системийг мөн танилцууллаа. За энэхүү систем нь үнийн хяналт, хямдрал ирэхэд анхааруулга өгөх, худалдан авалтыг шууд хийж гүйцэтгэх зэрэг нэмэлт боломжуудыг бол багтааж байгаа юм байна. За энэхүү шинэ технологи зөвхөн хэрэглээний түвшинд бус, за entertainment чиглэлд ч гэсэн нэвтэрж эхлээд байгаа юм. За тодруулах юм бол TikTok, Instagram зэрэг сошиал платформуд дээр за AI fashion try-on чек хандлага үүсэж, за хэрэглэгчид өөр дээрээ AI хувцас өмссөн бичлэгээ бол олон нийтэд дэлгээд байгаа иймэрхүү үйл явдлууд бол бас мөн тохиож байна. За зарим хэрэглэгчид бүр цаашлаад AI технологиг өөрийнхөө хувийн стилист болгож ашиглаж, за өдөр бүр өөр төрх гаргаж, за түүнийгээ сошиал орчинд постлоод сошиал контент бүтээгч болж байгаа ийм тохиолдлууд ч бас мөн цөөнгөө бүртгэгдэж байгаа юм байна. За AI мод бол виртуал туршилтын системүүд нь за онлайн худалдан авалтын туршлагыг илүү ухаалаг, хялбар, үр дүнтэй болгоход бол чиглэгдэж байгаа. За одоогоор Америкийн нэгдсэн улсад энэхүү функцүүд нь туршилтын хугацаагаараа явагдаж байгаа ч гэсэн энэ ондоо багтаагаад дэлхийд даяар илүү өргөн цар хүрээнд ашиглагдаж эхлэхээр төлөвлөд байгаа юм байна. За ингээд дараагийн мэдээллийг хүргэе. За сүүлийн 10 жилийн турш за хөгжмийн салбарын хамгийн том хөгжмийн фестивал шагнал гардуулах ёслолуудын нэг байсан гэсэн American Music Awards энэ сарын 26-нд Лас Вегас хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. За энэ жилийн American Music Awards хэд хэдэн онцлогтой болж өнгөрлөө. За тодруулбал энэ жилийн шагналд гардуулах ёслолыг алдарт дуучин, жүжигчин Jennifer Lopez хөтлөн явуулсан байна. За тэрээр нийтдээ 8 өөр төрлийн лүкийг бүрдүүлж нээлтийн үзүүлбэр дээрээ Dance-гийн дуугаа амьд хөгжмөөр дуулсан ийм үйл явдал боллоо. За энэ жилийн American Music Awards-ын хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр дуучин Billie Eilish тодорсон байна. Тэрээр нийтдээ 7 төрөлд ялалт байгуулж за хөгжмийн салбар дахь нэр хүнд авьяас чадвараа дахин баталсан ийм үйл явдал боллоо. Зарим хип-хоп урлагийн ноён оргил гэгдэг Eminem шилдэг эрэгтэй хип-хоп уран бүтээлчээр шалгарсан бол дуучин SZA шилдэг R&B дуу төрөлд бас мөн шагнал хүртсэн байна. За энэ жилийн American Music Award-д нэр хүндтэй тусгай шагналууд ч мөн олон нийтэд нээлттэй байлаа. За тодруулах юм бол Pop, R&B хөгжмийн от Janet Jackson за Icon шагналын эзэн болж 2001 оны хит дуунуудаа нэгтгэсэн үзүүлбэрээр тайзнаа иргэн ирсэн байна. За энэхүү үзүүлбэр нь түүний 2018 оноос хойших анхны шууд тоглолт нь болсон байна. За харин Rod Stewart болохоор амьдралын ололтын амжилт шагналыг гартан авч 5 хүүхэдтэйгээ хамт тайзан дээр гарч ирсэн байна. За анх удаа олгогдож байгаа Winter's Voice шагналыг болохоор дуучин Zac Brown хүртсэн нь ер нь бол Ахмад дайчдын төлөө дуу хоолойгоо өргөдөг уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн иймэрхүү үйл явдал болж өнгөрлөө. За ерөнхийдөө 2025 оны American Music Awards нь дэлхийн шилдэг Америкийн дуучдыг тодруулахаас гадна за шинэ залуу үеийн уран бүтээлчдийг олон нийтэд танигдуулах, за хуучны уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэх ийм төрлийн шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна. Тэгэхээр сонирхолтой мэдээлэл хүргэсэн тэргэлдээ баярлалаа.
Тэгэхээр дөнгөсийнхээ Азийн зах зээл савлгаатай нэгдэж байна. Тэгэхээр ер нь яг одоо 5 дугаар сарын бас сүүлийн 7 хоног өнгөрч байна. 5 дугаар сар дуусаад бас 4-5 хоног өнгөрч байна. Ер нь голлох индексүүд Азийн зах зээлийн талаарх мэдээллийг бидэнд хүргэх байгаа. Тэгэхээр ер нь 5 дугаар сард голлох индексүүд яаж хаагдчих байх шиг байна? Тэгэхээр ер нь яг улс орнуудад бол үндсэн гол одоо индексүүд буюу гол компаниудын дундаж индекс гэж бол байдаг. Тэгэхээр энэхүү индекс бол харьцангуй 5 дугаар сард маш эерэг үзүүлэлттэй байгаа. Учир нь 4 дугаар сарын 9-нд тавигдсан тэрхүү одоо тарифын дараах одоо 90 хоногийн хугацаа тавигдсанаар улс орнууд бол Америк нэгдсэн улстай тарифын асуудлын хилцээрт орох ийм одоо хугацаа бий болсон гэж ойлгож болно. Тэр хугацааныхаа дагуу бас харьцангуй улс орнууд бол бас сайн одоо энэ гэрээнүүд хийж байгаа. Тэгэхээр тарифын асуудал бол дэлхийд даяар бол ерөнхийдөө хамгийн том асуудал болно гэж харж исэн бол энэ эргээд одоо маш одоо хөрөнгө оруулалтын орчныг бол сайжруулж байгаа ийм нөхцөл гэж ойлгож болох юм. Ийм учраас ерөнхийдөө голлох индексүүд бол өсөлттэй байгаа. Тэр дундаа Америк нэгдсэн улсын гол индексүүд бол хамгийн томоохон өсөлтүүдийг үзүүлж байгаа. Үүнийг дагаад бол мэдээж Азийн зах зээлүүд бас өссөн ийм нөхцөлтэй харагдаж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэнд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн суурь ойлголттой холбоотойгоор анализыг нёод та бүхэнд хүргэх болон тэрнээс гадна нёгоос асуух нэг асуулт байна. Тэгэхээр S&P 500-ийн хувьд бас мэдээж сүүлийн өдрүүдэд бас нэлээдгүй том өсөлтийг үзүүллээ. Энэ нь бас чиний тайлбарлаж байгаагаар Европын холбоонд ногдуулах 50% галын татварын асуудал ер нь хойшлогдсонтой холбоотой гэж харагдаж байна. Тэгэхээр ирэх 6 дугаар сард 7 дугаар сард ер нь бас энэ үзүүлэлтүүд голлох индексүүдэд ямар таамаглалууд дэвшүүлж болохоор байгаа вэ? Тэгэхээр яг S&P 500 дээр гэж ярих юм бол яг өнөөдрийн байдлаар 2025 он гарснаар тарифын холбоотой асуудлаас болоод ойролцоогоор 24 орчим хувиар унсан байдаг. Эргээд өсөлтөө бол 4 сарын 9-өөс хойш өнөөдрийн байдлаар 23 хувиар өсчихсөн буюу ерөнхийдөө уналтыг бол тэр чигтээ бол эргээд одоо даваад гарчихсан ийм нөхцөлтэй бол харагдаж байна. Ингээд all time high гэж хэлдэг бүх цаг үеийн хамгийн өндөр түвшнээс бол ойролцоогоор 3 орчим хувийн доор явж байгаа өнөөдрийн нөхцөл байдал байна. Тэгэхээр энэ өөрөө маш хүчтэй эдийн засгийн одоо макро эдийн засгийн бас тооцоол тоо мэдээллүүдтэй холбоотой бас өсөж байгаа. Үүнээс гадна тарифтай холбоотой байгаа гэдгийг бол бид байнга дурдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо эдийн засгийн тоо мэдээлэл макро үзүүлэлтүүд бол эерэг байгаа нь өөрөө зах зээлийг одоо дэмжих нэг үндсэн гол суурь нөхцөл болж байдаг. Тэгэхээр цаашдаа хүлээлтүүд ямар байгаа гэхээр Америк нэгдсэн улсд бол interest rate буюу бодлогын хүүг буулгах орон зай ерөнхийдөө байгаа буюу улсын одоо суурь хүүг бол буулгах боломж бол хүлээгдэж байгаа. Энэ бол одоо Төв банкнаас гаргах шийдвэр байдаг. Төв банк бол үүнийг буулгаад ороод ирэх юм бол харьцангуй бас зах зээл дээр үргэлжлүүлэн эерэг нөхцөл бол бүрдэх ийм нөхцөлийг бол одоо харж болохоор байгаа. Шинжээчид ч гэсэн үүн дээр бол одоо баг санд нэгтэйгээр буюу interest rate буухад бол эргээд хувьцааны буюу хөрөнгийн зах зээлүүд дээр бол эерэг үзүүлэлт орно гэдгийг бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн chart master болонгаа эхлүүлцгээе. Тэгэхээр бидний харж байгаа энэхүү чарт зураглал бол мэдээж Tesla компаниг бол бид өнөөдөр сонгоо авлаа. Ягаад Tesla компаниг сонгож авсан бэ гэвэл Tesla компани 2024 оны 11-р сараас хойш бол маш хүчтэй томоохон хөдөлгөөнүүдийг хийж байгаа. Энэхүү хөдөлгөөнүүдийг бол илүү одоо техник шинжилгээний талаас нь бид тайлбарлахыг зорж ин гэсэн үг. Бидний энэхүү харж байгаа нөхцөлийг бол яг энэ одоо цэг буюу Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл гэж ойлгож болно. Сонгуул буюу 11-р сарын 4-өөс хойшоо бол Tesla компани бол томоохон өсөлтүүдийг хийж ойролцоогоор бол 100 гаруй хувиар буюу ерөнхийдөө нугарсан ийм одоо үзүүлэлтийг үзүүлсэн. Үүнээс дараа бол яг Дональд Трамп бол яг өөрийн ерөнхийлөгч босноо зарсны дараагаар бол зах зээл дээр бол илүү одоо уналтад одоо шилжсэн гэж ойлгож болно. Учир нь бол Elon Musk буюу энэхүү Tesla компани CEO одоо итгэл бол одоо илүү суларч байгаа буюу бизнест нь хүмүүс итгэхгүй болж эхэлж байгаа ийм нөхцөлийг бол одоо харуулсан байж байгаа. Тэгэхээр өнгөрөх 4-р сарын 9-ний асуудлаас хойшоо бол Tesla компани тодорхой нэг ийм support хэсэг гэж хэлдэг. Зарим тохиолдолд бол үүнийг бол яг энэ нөхцлөөс авах юм бол энэ дээр маш том demand буюу эрэлтийн хэсэг үүссэн байж байгаа. Тэгэхээр 218 гэдэг цэг бол одоо бидний энэхүү харж байгаа чартн дээр бол одоо маш том support болон demand буюу
эргэлтийн эцэг гэж ойлгож болно. За энэ үед бол Tesla компани CEO за Elon Musk бол өөрсдийн нөгөө ажилчдаа за бид хувьцаагаа зарж борлуулахгүй байх ёстой. Би одоо бизнес руугаа эргэж одоо ирж байгаа гэдгийг бол одоо зарласан гэж ойлгож байна. За үүнтэй зэрэгцээд 4 сарын 9-ний тарифын асуудал бол 90 хоногоор хойшлсон. За ингээд бол тарифын одоо хилцээрүүд бол амжилттай хийгдээд явж байгаа. За үүнээс хойшоо бол Tesla компаниг харьцуулж харах юм бол яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол ойролцоогоор 70 орчим хувиар өсчихсөн буюу нөгөө тэр үед одоо хөрөнгө оруулсан хүмүүсийн хөрөнгө бол 70% өссөн байна гэж ойлгож байна. Энэ бол ердөөсөө 1 сар гарах ухны хугацаанд тохиолдож байгаа ийм том одоо хөдөлгөөн гэж ойлгож байна. Тийм учраас зах зээл дээр ямар одоо ийм эерэг нөхцөл хүлээгдэж байгаа вэ гэдгийг бол зөвхөн үүнээс харж болохоор байгаа. За бид нар MACD гэдэг энэхүү индикаторыг ашиглаж байна. За MACD индикатор бол 3 дугаар сарын сүүл үед бол одоо илүү эерэг хандлага руу шилжиж байгаа гэдгийг бол одоо зааж ирсэн нөхцөл байгаа. Тэгэхээр энэ хэтэрхий одоо их одоо хэмжээгээр зарагдаад байгаа гэдгийг бол бид бол одоо тоон датагаар бол одоо харуулдаг байгаа. Тэгэхээр дараагийн индикатор бол бид moving average буюу одоо өдрийн хөдөлгөөний дундаж гэж тооцоолдог тэрхүү индикаторыг бол харъя. За энэхүү ногоон зураасаар явж байгаа индикатор бол 200 өдрийн дундаж хөдөлгөөн буюу 200 өдрийн хаалтын ханшийг нэмээд 200 хуваас нь тоо гэж ойлгож байна. Тэгэхээр 200 өдрийн дунджаас дээшээгээ байна гэдэг бол сүүлийн 1 жилийн хугацаанд энэхүү компани үнэлгээ бол одоо өсөлттэй байгаа гэдгийг бол илэрхийлдэг. За энэ улаан нь бол 50 өдөр гэж одоо 50 өдрийн moving average гэж тооцогддог байгаа. Тэгэхээр үүн дээр бол кросс хийж байгаа буюу 50 өдрийн дундаж хөдөлгөөн 200 өдрийн дундаж хөдөлгөөнөөс илүү хурц уналттай байна гэдгийг илэрхийлж ирсэн бол энэхүү хөдөлгөөн бол буцаад эргээд дээшээгээ 200 өдрийн одоо moving average-аас одоо давах энэхүү үйлдэлийг үзүүлэх юм бол golden cross гэж нэрлэдэг буюу техник шинжээчд үүнийг өсөлтийн дохио гэж бол илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр маргаашийн гарах candle бол нэлээдгүй урсан өндөр ийм ногоон candle гарах боломжтой байгаа. Учир нь бол түрүүн бидний дурдсанчлан SpaceX-ийн бол туршилт амжилттай болсон launch use бол одоо ингээд дархлагдсан гэдэг бол одоо мессежийг зах зээлд өгж байгаа учраас энэ бол одоо томоохон өсөлтийг бол оруулах энэхүү нөхцөлийг бол бүрдүүлж байна. За бидний энэхүү шар зураасаар татгдсан байгаа 369 гэдэг үнэлгээ бол яг одоогийн байдлаар Tesla компани бол $369 нэг хувьцаа нь бол зарагдаж байна гэсэн үг. За ингээд яг зах зээл хаагдсны дараа дахин 2 орчим хувиар өссөн нөхцөлийг бол бид нар эндээс бол харж болохоор байгаа. Тэгэхээр бүх цагийн хамгийн дээд үнэлгээ бол ойролцоогоор 480 орчим дээр байгаа. Тэгэхээр өнөөдрийн байгаа 370 орчим үнийн дүн бол бас цаашаа үргэлжлэх боломжийг бол бас илэрхийлж байгаа ийм нөхцөл байж байгаа. За бидний дараагийн харах чарт зураглал бол S&P 500 байж байгаа. За S&P 500-гийн өсөлтийг бол бид түрүүн ярьсан. За сүүлийн 1 сарын хугацаанд өссөн өсөлт бол маш томоохон өсөлтийг бол хийгээд байгаа нь бол түүхэнд байгаагүй бас томоохон өсөлт гэж ойлгож болно. За энэхүү өсөлтийг бол шинжээчд юу гэж харж байгаа нэхээр маш хүчтэй байгаа учраас цаашдаа үргэлжлэх боломжтой гэж бол ерөнхийдөө тодорхойлж байгаа. За ингээд all time high буюу хамгийн дээд цэг бол S&P 500 дээр ойролцоогоор 6120 орчим дээр бол байдаг. Өнөөдрийн нөхцөл бол 5921 байгаа учраас цаашдаа өсөлт бас гарах боломж байна буюу ядаж all time high буюу хамгийн дээд үнийн цэгийг бол шалгах боломжтой талаар бол бас техник шинжээчд бол үүн дээр одоо мэдээлэл өгж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр үргэлжлүүлэн Азийн зах зээл хэрхэн нэгдсэнийг та бүхэнд харуулъя. Тэгэхээр Азийн зах зээл ер нь өнөөдөр бол нэлээд савлгаатай нэгдэж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь энэ савлгаатай нэгдэж байгаагийн гол шалтгаан бас юу вэ? За өнөөдөр хамгийн их хөдөлгөөнийг бол Kospi Index буюу Солонгосын одоо шилдэг 200 компани дундаж индекс бол тэргүүллээ. За өглөө 6 цаг орчмын алдаад бол futures арилжааны зах зээл дээр бол тэг орчим хувийн өсөлттэй байсан болол за ингээд 8 цаг өнгөрөхөд бол 2 орчим хувиар өссөн. За энэ бол мэдээж Wall Street дээр томоохон өсөлт орж ирсэнтэй холбоотой байна. Тэгэхээр үзэгчтэй Тэнгэрлэгзийн өглөөний хөтөлбөр та бүхэн түрлээ. Лав гарагийн байдлаар хөрөнгөний зах зээл, технологи, entertainment салбарт болсон шинэ мэдээллийг та бүхэнд өглөө бүр бид хүргэсээр байх болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.